За сайн байна уу? Гişгээс би эндэрэнэ. Гараар хийсэн арьсан тэмдэглэлийн дэвтрийг бол уралдаг байгаа. Багаасаа ер нь их тэмдэглэл хөтэлдэг. Тэмдэглэлийн дэвтэр цуглуулах сонирхолтой байсан. За тэгээд ажилласаа гараад ер нь өөрөө ямар нэг юм хийж сурья, ямар нэгэн чадвартай өөрийн гэсэн онцлогтой болёо гэж шийдээд хоббигоо хөгжүүлэхээр шийдсэн байгаа. Анх цаас гэж юу гэдгийг мэдгүй, арьс нь ер нь ямар онцлогтой гэдгийг мэдгүй, бүгдийг нь л өөрөө бие дагаад ютуберуудыг дагаж хийсээр хагаад яг одоогийн байдлаар ингээд суралцаад явж байгаа. Дэвтрийн бол нөхрийн арьсаар хавцлаад цаасаа бол бичгэд зориулсан ер нь сайн чанарын цаасаар хийдэг. Тэмдэглэл бичих өөрөө өөрийгөө хайж одоо нээж олох зориулаад одоо хийдэг байгаа. Гэтэ тэмдэглэл маань бол удаан хадгалагдах зориултай. Ер нь өөрийнх нь тухай өөр хүмүүстэй үлдээх ч юм уу эсвэл одоо судалгаа шинжилгээний ажлаа бичгээд зориулсан тэрийг удаан хугацаанд хадгалах тийм зориултаар ер нь бол дэвтрээ хийж байгаа. Зөвхөн цор ганц өөртөө зориулсан өөрийнхөө сонирхолд нийцсэн загвараар хүмүүс маань дэвтрээ хийлгүүлдэг. Энэ удаад Фандиад бол хөнгөлөлттэй үнээр дэвтэр маань бол 100 тоогоор санхүүжүүлэлтээр орсон байгаа. Тийм учраас та яарад өөртөө зориулагдсан цор ганц дэвтрийг урьдчилаад аваарэ. Спешиал гэдэг багц маань бол ер нь бол загвараа өөрөө сонгоно. Ямар ч загвартай байсан байж болно л гэсэн үг л дээ. Дараагийнх нь ордны ч юм уу эсвэл түгжээтэйгээр хийлгэж болно. Түгжээтэй гэдэг маань одоо арьсаараа өөрөө түгжээ хийх ч юм уу эсвэл цоочтой бас хийж байгаа. Багцуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Фандиа цэгмэнээс орж гişгээс би энэ төслөөс одоо дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. За тэгээ намайг дэмжээрэй.